Монголчууд эртнээс уул ус, газар шороо, хөх тэнгэртээ сүсгэлэн залбирч дахин шүдсээр буй. Наадмын уухай төрлөг эхэлсэн, нар хур төгшөрсөн зуны дунд сарын шинийн 3-ны Балжин нямтай улаан луу өдөр бид бүхэн Монгол улсын газрын зурганд хотгоодын голгорд толгой хэмээн тэмдэглэгдсэн 2 дугаар богдынхаа овооны зуны тахилгыг хийж байна. Энэ 2 дугаар богдын овоо гэж яагаад хэрхэн ирээдэх болсон учир шалтгаан нь бол Түшээд хаан дондогд орж Баяртахаа хатны хөрийн дундаас Монголын 2 дахь гэгээн буюу Досон Давид амын төрсэн байдаг. За энэ Баяртахаа гэдэг энэ хатан бол Нөхцөл аймгийн Аруулаг сумын эмтийн голоос эмтийн голын хүн Даш Тавнан гэж хүний охин Чингүн зүйн шууд ухсааны ийм хүний охин байгаа юм. Төв аймгийн Алтан булаг сумын нутагт Баяртын инжинд хэсэг хотхойд ирж суурьсан аж. Манзуу ширийн хийдийн суурийг тавилдсан тэдгээр хотхойдууд хийдээс холгүй орших нэгэн уулыг нутаг усаа дурсан санагалзахтаа дахин шүтэж уулын овоо дээр цай эдэнийхээ дээжийг өргөн сүслэн залбирах болсноор 2 дугаар богдын овоо үүссэн түүхтэй. 2 дугаарынхаа тагшилчээс энэ овоог бидний хүмүүс сүүлийн 10 гаруй жил сэргийн тагч байгаа ийм боломжтой болсон. Ингээд уул овооныхаа тахилгыг жилбэр хийдэг. За хаврын тэргүүн сарын шиний ихнэр бид бүхэн бас энэ 2 дугаар богдынхаа овоог тагтдаг. Зуны тахилга нь бол ингээд үргэлжлээд ингэж явж байгаа. Жавзан дамб хотгтын шүншгэлсэн өндөр түүхт 2 дугаар богдын овоог Шингүн жав сангаас санаачлан 2010 оноос өнөөдрийн хүртэл нутгийн ард иргэдийн хамтаар дахиж ирсэн түүхтэй. Хөх тэнгэрнийгээс энэ 2 дугаар богдын овоог дахиж олон жил дахиж ирлээ. За энэ наадам маань бол тахилгад зориулсан наадам маань бол өргөн дэлгэр сайхан болсон. Жил бүр улам өргөн дэлгэр болж оролцогчдын тоо улам нэмэгдэж байна. За ингэж энэ овоог тагснаар бол бид бүхний ажил амьдралд үр өгөөжөн өгч байдаг гэдэгт бол бид бүхэн их итгэлтэй байдаг. За энэ жил бол бүр их түүхэн болж байна. Яагаад гэвэл ардын хувьсгалын 101 жилийн тохиож байгаагаараа бүр их онцлог болж байна. Ингээд энэ 101 жилийн ойдон манай хувьсгалын хүчтэн дэвжээний бөхчүүд маань ариун их амжилттай оролцож шин залуу начин цолтонгууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн барилдааны энэ цэцхийж байгаа даваа очоод улсын өсгөл чимэгтэй байгаа манай Батчулуу начин гээд олон сайхан бөхчүүд дараагийн солон хүлээгээ байж байна. За ер нь том чөлөхгүй их сайхан бэртэй байх шиг байна. Сандагдэр начин. За энэхүү эрх мөндөдтэй наадамчдаа 2 дугаар богдын овоо тахилга 2 наадамд улс аймаг сумын цолтой болон залуу өгчүүд оролцсон 64 мөхөж үзэн мэрэлдэснээс Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын Хариа Цүлд спортороо хөвсгөлийн хүчтэн дэвжээний бүх Монгол улсын начин Цэрэнбатын сандагд орж 6 давн төрүүллээ. Энэ барилдааны үзүүр өгөхөөр Хөвсгөл аймгийн Галт сумын Хариат Цүлд спортын хороо хөвсгөлийн хүчтэн дэвжээний бүх Монгол улсын начин алтан гэрлийн даваа нэм чалгарлаа. Хөх тэнгэр нийгэмдийн шүүн Мөнхбаатарх Батчулуу ханга хадрын байгуулсан хөх тэнгэр нийгэмлийнхэн манай дэвжээний хотод 2 дугаар богдох овоог жил бүр сайхан тагтдаг. Энэ жил богдох овоонд анхудаа төрүүлсэндээ баяртай байна. Өмнө 2-3 удаа дөрөвдөлдсөн. За энэ тахилга наадамд бол миний бие сүүлийн 5 жил оролцож байгаа. За энэ бүхийхэн төрөлд бол 2 төрүүлсэн. Тэгээ өнөөдөр бол миний хувьд үзүүрлээ. Тэгэхэд маш их баяртай байна. Аваа тахилгын маань энэ харга хэмжээнд хөвсгөлийн хүчтэн бүхий дэвжээнийхэн маань оролцдог 64 бүх хөрөлтөө за олон улс аймгийн залтаа сайхан бөхчүүд барилдаж соёлын барилдааны амжилттай хийлээ. За энэ барилдаан бол улсад барилдах бөхчүүдийн маань хувьд аймаг сумдаа барилдах бөхчүүдийн маань хувьд их томоохон соёлын барилдаан болдог. За энэ сайн барилдсан бөхчүүд маань
одоо аймагтай, улстай, сумандаа их сайхан барилддаг ийм уламжлалтаа. Тэгээд ингэж бас манайхан бэлгшээдэг юм байна. Тийм ч учраас одоо өнөөдрийн тахилга одоо сорил арга хэмжээ барилдаа маань сайхан өндөрлөлтөө. За энэ барилдаанд манай улсын цолтой, аймгийн цолтой, за сумын цолтой олон бөхчүүд одоо барилдлаа. Энэ болгон бөхчүүд манай сумандаа, аймагтай, улстай бас нутаг орныхоо нэрийг одоо өндөрт гаргах байхаа гэж одоо итгэж найдаж байна. Ингээд тун утгагүй ардын хэсгийн 101 жилийн түүх их баяр болох гэж байна. Ингээд нийт монголчуудаа, хүсэл нутгийнхандаа та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргье. Та бүхэн маань сайхан наадараа.